За 3 минут дэмжлэг хүрч байна. Эерэг байдал бидэрт яагаад хэрэгтэй юм бэ? Тэгээ дөрөвдүгээр засал шүү дээ. Тэгэхээр эерэг байдал хэрэгтэй ягаад хүн болгонд дотор сөрөг байдал байгаа. Энэ зовлонгийн шалтгаан болохоор хэлсэн шүү дээ. Бурхан хамт байгаа болохоор биш. Бурхан та нартай тодорхой хэмжээнд хамт байж болно. Гэхдээ бүтэн чиний бие дотор чинь чамайг бүтээсэн гэдэг нь үнэн ч гэсэн чамтай хамт байхгүй байхгүй. Бурхан байхгүй болохоор энэ ертөнд зовлонгоор дүүрэн байдаг. Бурхан хамт байхгүй учраас бидний оюун ухаан бодол санаад ингээд муу мухаа бас үүрлэх боломжтой байдаг. Тэгээд өмнө хэлсэн шүү дээ. Хүнд зүрх сэтгэлийн талбай гэж байвал сайн ч байна, муу ч байна. Бодлын орон зай гэж байвал тэрнийгээ дагаад сайн муу хоёр нь ингээд хойлдож удагдчихдаг. Ялангуяа энерги мастер биш энгийн хүн байх юм бол ихэнх бодол чинь дандаа сөрөг байдаг. Тэгээд сөрөг бодол чинь энэ биетэй ч уялдаад дандаа сөрөг сонголтууд, болохгүй бүтээлүүд, сул дорой байдал дотор нэг хөнгөлтгөө нийтээрээ боочлогдсон байгаа. Энийг бид нар жоохон анзаарах хэрэгтэй байна. Дотоод сэтгэлийн мөн чанар өдр гүнд байгаа хортой зүйлсийг дасгал бол мэдгэж идгээхгүй. Хин нэгэн хүн ч гэсэн зарим утгаараа идэгэн гэхдээ гүндээ болж чадахгүй. Бид нар хин нэгний өмнө сүгч чадахгүй, хин нэгний өмнөөс амьдарч чадахгүй. Гол нь тэр гүнд байгаа нөхрийг л байхгүй болгочих юм бол энэ ертөнцийн дээр үхэл хацалж байхгүй тийм сайхан нийгэм бүтээгдэх боломжтой байдаг. Хүн ч гэсэн маш их урт наслах боломжтой. Энд байгаа ламнар яагаад ингэ 100 гаруй настай мөртлөө тэ энд байгаа ламнар яагаад 100 гаруй настай мөртлөө энгийн хүнээс илүү залуу харагддığım би гэхээр дотоод сэтгэлдээ хөгшрөл гэдэг зүйлийг алгуулгацсан. Зөвхөн дотоод сэтгэл гэлтгүүд төр цогц байдлаар алгуулгацсан. Тэгээд нэг тайлбарлал мэдээж бичлэгийн маань маш их урт болчихно. Хугацаа маш их урт болчихно тийм болохоор тайлбарлаад яах юм? Та нар өөрсдөө сайн бодоод толоорой. Бод байдал дээр хэрэгжүүлээд үзээрэй. Хэрсүү байгаарай. Дандаа эд шидэн найдаж амьдарсаар байтал чинь надад амьдрал чинь тоглоом боллоо шүү дээ. Тэгэхээр эд шид бодит байдал хоёр чинь нэг байхгүй бол бодол бие махбод дээр сонголт гуравч яг ингээд нэг цул байхгүй дандаа нэг юм савдсан бодлууд, савдсан энергиудууд амьдарсаар байтал чинь надад амьдрал нэг юм тоглоом байсан шиг боллоо шүү дээ. Тэгэхээр илүү үр дүнтэй илүү дотор бүтээ. Тэгээ илүү өөрөө амьдралаа өдөртөж амьдрах хэрэгтэй шүү guys. Амжилт.